хууль зүйн сайдын одоо тушаал дээр болохоор заавал зөв шилжүүлэхтэй цагдаагийн албан агчийн одоо шаардлагаар одоо яг хөдөлгөөнд төгжрэлд яг нөлөөлж байгаа, яг саад учруулж байгаа тэр тээврийслүүдийг зөв шилжүүлнэ. Тэгээд энэ дээр болохоор энэ тухайн тушаал дээр болохоор юу гэж заасан байна гэхээр зам хөдөлгөөний аюулгүйдийн тухай хуулийн 43.1.2 гэсэн бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийслүүд төр зогсоосон энэ тээврийслүүд дээр хэмжээд тооцноо зүүн шилжүүлнэ. Энэтэй холбогдуулаад босод одоо тээврийслээ ачих үн хөлс тийм ээ ачлалын компани гэдгийг болохоор тухайн төгжрөлийг бууруулах өөр хүлээсэн одоо нийслэлийн засаг дарга эсвэл дүүргийн засаг дарга бид нар болохоор тухайн саналаа боловсруулад тухайн одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлээд энэ газрууд ийм ажиллагаа явуулна гэсэн үндсэн дээрээс тэр тухайн тээврийслүүдийг ямар өртгөөр яаж ачих вэ? Яаж зөөвөрлөх, хэрхэн зөөвөрлөх тэр одоо төлбөр мөнгөний асуудлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталгаар шинэ тушаал гарсан байгаа.